За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр яншууны үрийг нойлын цаасанд наагаад тэгээд ингээ өрслүүлэхээр ингээ бэлдсэн байгаа байдал нь. За энэ үрмэн байна, нойлын цаас, тэгээ халбаг. Тэгээд энд кархмал. Тэгээд кархмалаасаа би энэ амны халбагаар 2 халбаг хийчлээ. 50 граммс хийж өгнө. Халуун ус, бусламгай халуун ус. За тэгээд энийг хийгээд хутгаад ирэхээр энэ кархмалда халуун ус хийгээд хутгаад ирэхээр кархмал чи сайхан өтгөн болоод ирнэ. За өтгөн болсон кархмалда энэ шүд чигчилдэг модод үрээд тэгээд нойлынхаа цаасанд энэ өрнүүдээ наана. За ингээ үрээ наагаал тэгэл дээрэс нь шорон дээрээ тавиа шороогоор очиж өгөөл. Тэгэл өрсөлдөөгээ хийчихнэ. За энэ ингэж өрсөлдөө хийх нь болохоор нэг дор олон үр бөөгнөрөхгүй. Тэгэд үр хаягдаж гээгдэхгүй. Тийм сайхан талтай. Ялангуяа та бүхэн одоо яг ингэж өрсөлдөлөхдөө бол лонгийн үрийг тэгээд мандлын цэцгийн үрийг ингэж өрслөж болно. Ингээд наагаад өнгөөр нь одоо холиж ингэж наагаад тэгээд гадаад талбай дээрээ тэнэлгэж тавиал тэгээ шороогоор очиж чинь. Ялангуяа энэ лонгийн үрийг болохоор би ингээ наажсан. Тэгээ ингээ наачаад энэ наасан лонгийнхаа үрийг би аяганд хийгээд дээрэс нь ус хийгээд тэгээ хонуулчихна. Тэгээд дулаан газар 1-2 хоногод бол хөөх хүмүүс соёолоод үндэс гараад ирдэг лоо. Тэгэл тэрийг уртаар нь ингээд хуйлцсан лонгийнхаа нойлын цаасаа талбай дээр ингээд уртаар нь ингээд хөөж тэнэлгэж тавиал дээрс нь шороогоор очиад өгчнө. Тэгэхээр ингээд удаан хүлээхгүй. Тэгэхгүй бол энэ луун чинь нөгөө соёолоод тэгээд дараа нь ургах гад айгүй уддаг байхгүй юу. Тэг хордон ургац авъя гэвэл луунгаа ингээд наагаад тэгээд соёолуулаад хийж болно. За одоо би энэ рүүгээ халуун ус хийгээд хутгаатахыг энэ буцалсан халуун ус байна. Нэг 50 г. Энэ ойролцоогоор 50 г байх гэж бодож байна. За ингээд ус маань энд байсаар байгаа хөрчжээ өхөө. Энэ ингээ өвтгөн бэлцгнөр болж ирнэ. Тэгэхээр зэрэг би энийг одоо гал дээр тавиад жоохон халаагаа бэлцгнөр болгоох. За юм өвтгөн болцсон бай. Айгу богонохон буцлагцсан чинь. За кархмал маань ийм болчихсон харагдсан. Энэгээр одоо нэг пудинг хийдэг штэ. Сүтэ хойлоод ингээд шоколад сахар махар хийгээ пудинг хийдэг. Их гоё болдог. За одоо энийг хөргөн хөрснийхэн дараагаар цөмөөрөө юу юм. Үрэндээ боогоод тэгээд нойлынхаа цаасанд наана. Одоо халуун бай жоохон хөрснийхэн дараа хий. За нойлын цаасаа ингээд хуульчлаа. 3 давхар байна. Тэг хуулаа юм нэмгэн болгочихвол зүгээр байна. За одоо цөмбөрөө энэнийхээс үзүүрээс нь жоохон ингэж аваад тэг үрээ ингэж наагаад за нас үрээ ингэ энд тавьчраад ингэ наагаад энэ даа. Нэг гараар би уцаа ирсэн болохоор төвхтэй амцаа. Тэгээд ингэж аваад тэгэл ингэ наана. Утас арсан болохоор болохгүй. За би наачаад харъя. За үрээ наагаад дуусгачлаа. Нүгүр минь наасны дараа нэг юм байна. За та бүхэн энэ кархмалыг бол төмсний кархмалаар хийж болно. Төмсний гурилаар. За төмсөө эхлээд сайхан зороод тэгээ шахаа шүүсийг авчна. Тэгээ шүүсний юм цагаан шүүс гарна. Тэр шүүсэн дээрээ усыг л хутгаал тэгэл ийм кархмал болчих шүү дээ. Тэгэж болно. За одоо цөмөөрөө энийг ингээд наацсан байгаагаа аваад шорон дээр тавьчихна.
За ингээд шорон дээр тавиал тэгэл дээрэс нь ингээд юу хийгээд өгч. Шороо хийгээд өгч. За. За ингээд туслаад өгчин дөө. За та луунга хийх бол ингээд луун 0-аас голоор нь хуваагаад тэгээд ингэж хуулж авахгүйгээр цуцаанаараа байсан дээр за ингээд энэнийхээ голд бүгдөө ингээд лунгийнхаа өрийг хийгээд өгчин. Лунгийн өр ер нь яг энэ юуны өртэй адилхан ийм өр байгаа. Энэ шөнө өртэй адилхан. За ингээд ойрхон зайтай ингээд лунгийнхаа өрнүүдийг бүгдийг хийж өгөөд за лунгийнхаа өрийг ингээд цаасанд ингээд наагаад ингээд цаасаа ингэж хойлж ороогоод тэгээд ингээд энэ рүү усыг өгчнө. За ингээд усыг хонуулчихна. Одоо энэ ус нь арай их хийчлээ би энийг асгаад багсгачихна. За энийг ингээд таглаа тавьчихна. Тавг мавгаар ч юм уу юугаар ч юм эсвэл гэлгар цаасаар ч юм уу таглаа тавьчихна. Жохон бүлээн ус хийж өгвөл бүр сайн. Таглаа тавьсны дараа аяндаа мэдэгдэн ингээд хин цахаас нь ахгүй л ингээд үзэхээр аяндаа ингээд соёолог дэрсэн байгаа өрнүүд нь. За тэгээд энийг эвтэйхэн аваад шорон дээр ингээд уртаар нь ингээд хинээлгэж тавиал буцаж хөөрвүүлээл тэгэл тавихаар чин зэрэг дээрээс нь шороогоор булаад өгнө. За тэгвэл ингээд луун мэн айгу хурдан ургана. Удаан хүлээхгүй тийм сайн талтай. За би луунга та нарт зөвхөн загвар болгоод хийсэн. Яг одоо луунгаан өрслүүлээд ингээд талбай дээр таарах болохоор би та бүхэнд 4 сард яг жинхэнэ хийж үзүүлээ. За энэ крахмала цөмбөрөө ингээд шилэнд хийгээд хөргчөндөө хийчихнэ. Тэгэл гаргаал үрээ наагаад байна. Тэгэд одоо үрээ завтаа байгаа үед энэ луунгийн өрөн бүрээ ингээ наага бэлтчихвэл амар бэлдээд тэгээ гэлгар утанд тийгээ тавьчихна. Тэгэл дараа нь гаргаал усан тэгэл өрсөлгийгээ энэ дээ. За та бүхэнд амжилт хүсье.